үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээ мандуусны 113 жилийн ойд зориулсан ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдааны 6-гийн даваа эхлэж их шивгийн дөрвдөлдсөн мөхчүүд талбай дээр гарч ирсэн байна үзэгчтэй. 3 бүхөөс улсын арслан Бямбатхан тааврын дагуу улсын зан Серкийг амдаж явсан. За 125 кг-ийн жингийн энэ цаг үеийн Монголын хоёр шилдэг бүхэл тунлаа. Айрмын дэлхийн аварга 125 кг-ийн жинд бас Батмагна төрүүлсэн 24 онд Азийн аваргаас мөнгөн медаль өртсөн байгаа. За лав гэрэл зам Батмагна начи хоёрын барилдаан сонирхолтой гоё болно. За хоёулаа л одоо адилхан зүүн талтай юм бүгчүүд улсын арслан Бямбатхан улсын зан Серк хоёрын барилдаан бас гоё болно. За ер нь таарч барилдсан болоо да хоорондоо бас нэг санагдахгүй байх ч юм. За Серк зааныг одоо Серкэн барилдаантай бөх гэдэг өнөөдөр л доол харъя Бямбатхан арсланд хэрхэн шалгалт өгөх юм. За Бямбатхан арслан бол одоо сэтгэл зүй их өндөртэй. Ямар ч хүнд одоо ер нь хийгсэн юм а хийдэг. За анх сумын зан аймгийн зан одоо барилж яхад ер нь тийм байсан. За Серк зан бол одоо олон талын ур чадвартай. Их спорт төр тулгуурласан, олон хувилбартай. За Бямбатхан арслан бол одоо нэг чигийн барилдаантай. Зүүн талтай. За баруун гар зүүн гарын одоо хоёр сэнжигний барьц. Илгүүс баруун гарын сэнжиг илгүүсний барьц. Одоо зүүн талдаа бол одоо тун авьяаслаг тийм мэдрэмжтэй юм барилдаантай юм бүх. За гарын үзүүр бол одоо баг зэргийн зөрөөтэй байж магадгүй зүгээр Серк арай л илүү байж магадгүй. За хөл бол тодорхой. За Бямбатхан арслан бол одоо хөлдөө барьтай юм бүх. Ингээд харж байгаа хүмүүс манай үзэгчид хөлийн одоо размерийн зөрөг. За хөлийн одоо булчингийн хөгжилч бас их сайтай. За энэ жил бол харин энэ намар бол ер нь жилетийн зааланд бас их спортын бэлтгэл одоо их хийсэн ийм сорог байсан. Гавыг гарцаг одоо жилетийн шигшээгийнхэнтэй. За дөрөвт гараад ирсэн бүх бол ер нь тэгээд энэ дэрт одоо гарах нь нэгэн тодорхой ч гэсэн ер нь цомтой л одоо харихыг бас хүн болгон зорино. За сонирхолтой бас одоо гоё барилдаан болно. Хөөхөн баасан жав баг нүцгэлээ суудсан бох чин тэр цаана ингэ чөлөөний дээгүүр харагдж байна. Макта. За улсын зан лав гэрэл улсын начин Батмагна хоёрын барилдаан гарын үзүр дээр зөрөө дардсан хоёр бүх. За улсын начин Батмагнагийн багш дуулдах гэж одоо Өвөр хангай аймгийн уугуул ийм залуу байдаг. Баян Хонгор аймагт ажиллахдаа цөөхөн жил ажиллахдаа за одоо бүхийг бол үнэхээр одоо хөгжүүлсэн олон алдартай их спортын одоо бүгчүүдийг бэлтгэж гаргасан. За сүүлийн үед харин энэ Улаанбаатар хотод байгаад ах шиг байна да дуулдах багш. За Баян Хонгор аймагаас бол одоо жудо жилетийн алдартнууд олимп дэлхийн аваргын медальтнууд их олон төрсэн юм нутаг. Нацаг дөрж гэж одоо алдарт багш Баян Хонгор аймагт одоо дуулдахыг очиж багшлах санал тавьснаар одоо очисон гэж ярьдаг. За гарын үзүр дээр зөрөө дардсан байна юу юм барилдаан. Юу бол бас давхар хамуулчихгүй хаа лав гэрэл зан. Барьцтай барилдаан болох бол үндэсний бүх талдаа бол ер нь тэгээд үеийнхнээс хойш тэр их спортынхноос хойш тэр арай одоо бүх юм илүү Батмагна. Гар урттай, ууц бас их урттай. Үндэсний үеийн улсын аваргад одоо 3 наснд тасархай төрүүлж исэн. Тэгтээ 3 жил за цогтод л унжижсэн баг өөр одоо унжижсэн нь санахгүй байна. За улсын арслан Бямбатхан улсын зан Серк хоёрын барилдаан барьсан төрөөг байгаа.
Тэгэхээр Бямботгын Арслан бол ухрахгүй л одоо урагшаа шахаж явж одоо барилдах байх. За Бямботгын Арслан бол нэлээ одоо хожуухан гэж хэлэндээ одоо цаг үед барилдж байгаа бүгчүүдтэй харьцуулах юм бол өмнө бол одоо 25-6-тай барилцсан усууд зөндөл байж лээдэг болсон зал авсан бүгчүүд наажуура татах гад бутсан. За Синжигний барьц 100 гар атгаад авсан байгаа. Улсын зан зэрэг. За зөрөө Синжигнийх нь барьцсан дээрээс татсан сугонгорцог авцсан баха. За атгаад авсан бай сугонгорцог. За сугонгорцгон дээрээс атгаад гарын бугуун дээрээс дарддаг. За заалгаад энэ дээрээс 100 наага мордоо 2 ирэндээ. За энэ бас их гоё барьцтай зүгээр сугонгорцог татаад бугуун дээрээс атгачдаг. Гончиг дам чагнагийн ганцрэг гэл бүгчүүд яг ингэ барьцсан байгаа харагдаж идэгий. За зөрөө тарин зүүн Синжиг нь 2 гар холбоод өрөөд авсан. Удаан барьж болохгүй санжаа тэрийг засвал салахгүй тэр хэлж ийн өөрийнхөө бүхний гарыг салгаач гэдэг шиг байна. Засвал. За Бямботгоны барьц бол болно. Нэгэн сугонгорцог нэгэн Синжиг байгаа. За маш богинохон хугацаанд одоо дараалсан цолнуудыг авсан улсын арцаг, улсын арслан. За аймгийн арцаг, аймгийн заан гэдэг Бямботгон Арслан. 16 оны сумын за 19 оны аймгийн арцаг, 20 оны аймгийн за, 21 онд наадам болоогүй, 22 оны улсын арцаг, 23 оны улсын гар, за 24 онд ерөнхийлөгчийн зарилгаар улсын арслан цолоо нөхөж явсан юм бүх. Улсын баяр наадамд 3 жил барилдтал улсын арслан. За ямар тач баруун зүүн дээр зөрчсөн Сэрэг зан баруун гар давуулаа зодгоны ард дээрээс атгаад Бямботгон зүүн сугонгорцгийн дардсан байгаа. За Сэрэг зааны тэр барьц айх тэр барьц шүү. Зүүн гар зөрөө дэлгүүс авцсан тэр. За хутгаад за дархан хөл дээр нь суугаад утгасан зүгээр гаргасан шүү. За одоо тэгээд хар тавхагаар ингэж зөр шилжээ дард сууж утгах бол одоо өндөр ур чадвар шаарднаа. Төрөн би ярьжсэн жамбүр начинд яг энэ дэр гацаагаад ингэ шапгээ суучдаг. Тэр энэ гацаана гэдэг нь тэрийг хэлж байгаа хар тавхагаар гэж хамгийн доод зэгт одоо дарахыг хэлж байгаа. Зөрж өмнөөс нь мордсон гарын таталт нэлээ муутай болсон юм байна. За ямар ч тач одоо бас л хийгсэн юм а хийж үзэл буцаж ин даас Сэрэг зан. За Бямботгон Арслан бол саяных дээр нэг айхтар чоцсонгүй зүгээр чочоод хойшоо бие татсан бол сууч мэдгээр барьц. За Сэрэг зан бол саяны одоо хутгаа мултраа залгаж морддог. Баруун суугдаж өгөөд дутуудсан, хонгод нь суугаад дутуудсан, дахин суугаад дутуудсан. За заанач хоёрын барилдаанд талбай голдож байна. За хөдөлгөөн суурьтай Монгол бүх болсон спортынхан тэр дундаа одоо их спортын дэлхийн сонгуул бүхийнхэн бол одоо энэ цаг үед нийтээр одоо сайн барилдаж байгаа. За 18 он гэж би бас буруу хэлээд байсан байлээ. Дээр нэг үзэг сануулсан. 20 оны 5 сар Монгол бүхэд 20 жил байсан одоо барьцсонгоо гэдэг зүйлийг л одоо хассан. Тэр бол үнэхээр том одоо өөрчлөлт байсан. Барилдааны шин хувьсэл байсан гэж одоо хэлж болно. За одоо энэ идэх гэдгийг л шийдчих юм бол тэгээд Монгол бүхийн барилдаан бас их гоё болж байгаа. Анх одоо барилдаж эхлэхэд нь барьцсангоо гэдэг зүйл байгаа. Тэрүүгээр одоо бэлтээд тэрэнд зориулж бэлтгэл хийгээд одоо барилдсан залуучуудад бурууч гэж бас байхгүй. Гэхдээ ер нь одоо нийтээр нь харж байхад бүгчүүд маань бас нэг айхтар жингээ нэмэх гэж штанг хийдэг одоо бас багасгасан байлээ. За экспортын суурьгүйч гэсэн одоо экспортын бэлтгэлд маш ихээр хамрагдаж өөрийгөө бас хөгжүүлдэг болсон байлээ. Тэрний нэг жишээ бол Бямботгон Арслан. За би сая ярьлаа чөлөөтийн зааланд намардсан гэж. За Батэрдэн авраг бол эд үедээ одоо өөрөө яг жуудаа сан бив. Гэхдээ бол чөлөөтийнхэнтэй хөлтгэл хийдэг байсан. За Синжигний барьцсан дээрс ганга ажиллаж энэ лав гэрэл заа нэг ингээ бол буцадгүй. За тэр дайраа суугдсан зүүн суугдсан сугтааг нь гаргасан Батмагна. Чөлөөтөр бол хоорондоо хэдэд үзсэн шүү дээ. Лав гэрэл 2 3 ч ялсан уу? Тийм баг зүгээр тэгтээ бол Батмагна тэр үед бол жин их багтаа байсан. Одоо 125 руу гүйцэж ирж байгаа байх. За лав гэрэл зам бол хасж ордог хүн шүү дээ 125. За Сэрэг зан зүүн гар илүүстэй баруун сэлэх гээд Бямботгон
зүр Сэнжгийн атгцсан ухсывл зүү авирчих гал хоёр бүхэн барилтаа үргэлжилж байна. Ганцхан гიშгэлтийн алдаал ер нь шийдчих юм болов. Зэрэг цаан ч одоо хутгаа итэ мордоо гэдгийг үзүүлнэ. За Бямботхон Арслан бол мэдэрнэ. За өөрийнхөө мэхэнд бол одоо зүтгэн хийсэн юмдаа бол одоо их зүтгэлтэй хийдэг, даацтай хийдэг гэж одоо ярьдаг энэ бүхэн хэллэгээр бол. За нэг чигийн барилдаан гэдэг бол яг л одоо үндсэн тал дээрээс л одоо ингээд барилдаанаа дуусгадаг хүнийг хэлэндээ. Голцох урагшаа явж барилддаг. За барилдааны яг одоо энэ барьцны мэдрэмж гэх юм бол бас одоо зэрэг зам бол одоо багаасаа барилдсан хүүхэд байгаасаа хийзээ андахгүй. За хоёр талдаа шилждэг. За дээр нь одоо их айхтар бусгаатай юм бүх. За энэ цаг үед бол за мордсон зүү мордод гацсан. За тэр мордооны төгсгөл дээр бол ерөөсөө одоо чангарч хөлөө татсангүй. Хавраа төрөлдүүлсэн. Өхөлчдөг юм болов. За босгоод ирсэн шүү. За ер нь ч очихгүй байна да хөдөлгөөнд нь. За Баян-Улгийн аймагт бол одоо Монголын үндэсний бүх боловс мондөг хөгжиж байгаа. Олон одоо залуучууд тодорч гарч ирж байна. Сүүлийн жилүүдийн өсвөрийн залуучдын улсын аврагт бол одоо олноороо ирж орж байгаа. Би одоо тайлбар болгон дээр л хэлж идэг 2 3 дэвжээ байдаг. За чанарыг бүтээж дэлхийд тэргүүлийн ураатай Тэний шиг компани шууд амжилтын мэдгчээр ажиллаж байгаа. Мордож ураад хавар төр үлдүүлээд босгоод ирсэн Бямботхон Арслан. За энэ дээр л өхөлдсөн бол ер нь тун аюул болж мэдхээр байсан юм да. Зүү хөл урд одоо тулгуур гацсан байсан. За дамжаа суугдсан. Сугдаан дээр л нэг тийм айхтар ачаал бүгд өгөхгүй тэр хүндэнд нь гаргаж байна. Лав гэрэл за ер нь ажиллагаа өндөрсөн шүү. Ажлаад эхэлсэн. За доороос одоо чангарч гарч ирж байгаа дүүнэр бол ах нартай л одоо үзэж ижил гарч ирж идэг. Ах нарыг дайрч л одоо бас гарч ирж байдаг. Энэ бол спортын өөрийнх нь шалгуур. Жинд байсан ч одоо нэг жин дээд доод жинч байсан тэр нэг дивжэн дээр барилж байгаа одоо бүхэл цаг үед ах нарын одоо шалгуурыг давдаг. За сумууд бол одоо ачааруулах гэж хэлдэг юм байлээ. Ах нартай одоо хин сайн үдсэн. Ах нарыг одоо хин олон давсан л тэгээ цаашаа явдаг. Энэ цаг үе ер нь нэг ойрын 10 жилийн өрсөлдөөнд бол одоо их хоорондоо олон таарч барилдах юм бөхчүүд байх. Батмагнаначин лав гэрэл зан 2. За зөрөөд бариад авсан. Бямботхон Арслангийн үндсэн барьц. Зүүн талдаа суг онгорцог элэг усны барьцтай. За зэрэг зааны давуулаад атгачаад байгаа бол их эвгүй. Өмнөх даванд мөг жаргалтай барилдсан. Баруун мөшгөөд мөг жаргал мордогт нь сөрж утгаад өвдөг шороодулсан. За богон дээрээс натгаа суг онгорцгийн дардсан Бямботхон Арслан. За тэгэхэд бол зэрэг сугдаатай байсан. Энэ дэр бол гадуур дараа барьдсан байгаа. За энэ бол одоо үнэхээр хэцүү барьц. Үндсэндээ бол хүний нэг талыг тэр жигт нь бол одоо өөрөөр хэрэгшээлд оруулж байгаа. За энэ дээрээс баруунаас зүү хавираад байгаа Бямботхон Арслан. За бэлтгэл бол одоо үнэхээр сайн байгаа юм байна. Намар бол нэлээд нэгхэн харагдаад байсан. Одоо бол буцаа сайхан сэрэгдсэн юм байна Улсын Арслан Бямботхон. За шилдэж нэг алхуулж дунгуулд татах гад дутуудсан. За лав гэрэл за хөөгөл яваа. За хавраа дутуудсан. За хамаагүй дайрч шүү. Ер нь зооны барилдаан гэж хэлдэг юм да экспорт шахаад яваа. Лав гэрэл за Батмагнаначин. За нэлээ ер нь амьсгалынаас өндөр зөгцөн л одоо талбайн гол руу орж ирж байна. Тэр замбуугаар дус хэлсэн байд. Хөөгөөд ахаар ер нь барилж байгаа бүх амьсгааныг ойрхон болоод ташаагаад тулаад ирдэг гэж. Тэгвэл тэгэл цаадуул чи мууж байгааг шинжтэй гэж. За сэнжигэн дээрс чи ер нь ажиллаж ин да лав гэрэл заа. За суг онгоцсон жилжүүлээд урд дор нэг татах гад дутуудсан. За ингээд гараад ах юм бол дараагийн сануулга ирэх байх. Өнөөдөр чи нэлээ активны барилдаа бас гараад байгаа штэ. За баруун зүрдсөө. Бямботхон Арслан бол одоо яг л нэг шугамн дээр байна да.
Бямбатга Арслан зүүн суу гонхорцгны баруун хилэг усны барьцтай улсын зан Сэрэг баруун хилэг ус зүүн зоддогны хараар дараа барьцсан байх шиг байх юм. За тийм байна. Ер нь бол нөмөрч ингэж барьж барилдаад байгаа улсын зан Сэрэг. За одоо энэ дээр харин баруун дээр нь мордондоо тэр мордлоо. За арагшаад алхаж болохгүй дээ. Арагшаад алхвал буутан за гараад ирсэн харин. Дахиад шахаад явсан хутгаа ирэх үедээ залгаад. За толгой тодолтой хутгаа тэр. За яг хутгаа энэ за хутгаа суулгасан. Ер нь хөл тим алдаа гараад байсан юм аа. Арагшаа яг чарахт алхахтаа зэрэгцсэн. Баян-Улгийн аймгийн улаан ус сум яриад улсын зан Сэрэг. Улсын Арслан Бямбутганыг баруун талдаа халз удгаад 6 давж түрүү үзүр булаатгаар шалгаж үлдлээ. Ганцхан даваа үлдэж байна да. Үнэхээр гоё барилдсан. Сэрэг хүм барилдсан. Сэрэг зам бол зүгээр ч нэг өгснөр биш шүү дээ. Шилжилт гэдэг чинь энэ. За зүүн хүнийг баруун болгож байгаа зүүн мордсон. Энэ амир. За тэгээ сүүлд нь хутгацсан. Хутгахтаа тэгээ баруун утгацсан шүү дээ. Зүүн мордож чангаруулж гаад буцаад баруун утгацсан. За саяны утгаан дээр бол Бямбатга Арслан хойшоо алхсан. Алхсан хүн бол ер нь дийлэнхтэл ундаг. За лав гэрэл зан зүүн хонгонд нь суугаад дутуудсан Батмагнаанчинг. За ямар ч тач ер нь цом өргөж байгаагүй нутгийн бөхчүүд л цомын төлөө үлдсэн. За сууд араар нь мордсон. За нэг жоох илбэгдээд байгаа шүү. Баян хонгор аймгийн Жинс цомын харьяат Алдар спорт орооны улсын эчин Батмагна улсын зан лав гэрлээр 6 давж түрүү үзүр булаатгаар шалгарч үлдлээ. За мөн гоё барилдаан болсон доо. Зүр ерөнхийдөө зүр үндэсний бүх талдаа бол арай л илүүрхэд байгаа юм шүү гэж хэлж ирсэн. Энэ за заалны барилдаан ч бас тогтмол өрөлдсөн. Гар сэнжигэн дээр сэлгэхт нь дагаж дайраад зүүн талдаа давуулаад барьсан. Дагуулж баруун мушхаад араар нь хашиж мордоо мултарсан тэр чигээр нь суган гоцгны барилдан дээрээс сэжиж татаад гүйцээс юм байна. За өдөр дөрөвний барилдаан дээр бол манай найруулагч бас харуулах байх. Энэ өмнөх мордоо бол амар болсон. Өчтөх хэн барилдааны 7-гийн даваа хэлэхэд бэлэн болоод байна. Өргөмдөд үзэгчдээ
үндэсний эрхчлөө тусгаар тогтнолон сэргээж мандуусны 113 жилийн өдрөөсөн Монгол улсын ерөнхийлөгчийн замын төлөөх хүч түхэн барилдааны 7-гийн даваа эхлэж энэ барилдааны үзүүр төрөв улаацалтахаар шалгарч үлдсэн Монгол улсын зан сэрэг Монгол улсын Ачим Батмагна нар хоёр талын засварлууд ханаруулсаар Монгол өхөн өргөөний барилдааны талбайд дэвн дэвсээр гарч ирлээ. Ангэрийн од хэмрийн тоонон дээр хасаг халуун тулганы омог дэрвэн татхан дээр хан алтаа аавын онгон тэргүүн оргил дээр хатан сэлэнгээжийн одод орчих мандал дээр тусгаар тогтнол чамааг тунхаглан бичнэвэ гэж тусгаар тогтнол эрх чөлөөгөө сэргээ мандуусны 113 жилийн ойд зориулсан ерөнхийлөгчийн замын төлөөх улс аймгийн алдар золтой өчид 128 бүхөөс тал талын одоо засварлуудаа ханаруулсаар Баян-Улгийн аймгийн улаан хусам яриад улсын зам Бердмуратын зэрэг Баян-Онгор аймгийн Жинс цум яриад улсын нач Эрдэнэсрэнгийн Батмагна хоёр шалгарч үлдсэн. За ёстой сонирхолтой таашгүй юм барилдаан болно. Чөлөөт жодогийн одоо багийн аль барилдаан дээр байрлагдсан хоёр бүх зөв хоорондоо таарсан юм уу мэдэхгүй нь үзээгүй болохоор за тэгтэл ямар ч байсан сонирхолтой одоо гоё барилдаан болно доо. Барьцанд бол ер нь шуудганы барьцанд хүрэхгүй байх, удахгүй байх. Шүтэн зурхын зур бүртийгэл явж магадгүй. За хамаад алсан шүтгэний барьцанд үсэн дайрчлаа. Тэр чигээр нь Баян-Онгор аймгийн Жинс цум яриад алдар спортороо МСС группийн бүх улсын залуунач Эрдэнэсрэнгийн Батмагна улсын зан Сэркийг барай зөрөндөр ганцхан давхар хамжмхэн гүйцээгээд эргчүүлээ тусгаар тогтнолоо сэргээ мандуусны 113 жилийн он барилдаанд төрүүллээ. Улсын зан Сэрк үзүүрлэж байна. За Монголын үндэсний малчин телевизийг сонгож ерөнхийлөгчийн замын төлөөх барилдааныг одоо хүлээн авч үзсэн эрхэм мөндөд үзэгчид та бүхэндээ баярлалаа. Үнэхээр одоо гоё барилдаан боллоо. 2024 оны сүүлчийн барилдаан. За одооны хэлбэл ястаа галассан юм шиг барилдаан боллоо. Ганцхан баруун талд нам онгодч дайраад алсын шударганы барьцанд хүрсэн байсан чигээр нөгөөд мөхөн гүйцээдсэн. За Монгол улсын ерөнхийлөгчийн замын төлөөх барилдаан төрүүлсэн Баян-Онгор аймгийн анхны үг болж байна. За барилдааныхаа төгсгөлийг ихнүү дараагийн барилдаанаар эргүү уулзлаа баяртай үзэгчтэй гэдэг байсан. Энэ бол одоо малчин телевиз манай өөрийн ч одоо сүүлийн тайлбарлал болж байна. За хамт байж Монгол гэрэн барилдааныг хүлээн авч үзсэн эрхэм мөндөд үзэгчид та бүхэндээ баярлалаа үзэгчтэй.